3 хүүхэдтэй айл байлаа гэхэд орой ээж аав ер нь тавуулаа нийлээд ингээд ширээ тойроо хоол идээ сууж шүү дээ тийм ээ. Гэтэл тэнд нэг бадуунд орж ингээд өдөр явж байгаад нэг джинс юм тарцсан. Аав ээжээр авахлах хэлэх гээд шүү дээ. Тэр хүүхдийн ирмэлзэл байхгүй. Өнөөдрийн тэр хүүхдийн зорж болчиход байна тийм ээ. Тэгээ ингээд нүдэн гялтхнаад аягийн угааж өгөөд ээж аавынхаа хоолыг зөөж гүүгээд ингээд аймаар хөөрхөн юм одоо яаж л ойлгуулах уу гэд ингээд дүрлэгнээд ингэж итэл гинт чи дуу мөнгө байхгүй хэлчихлээ тэр хүүхдийн гал яаж унтрах уу гэхлээр боловсролын байгууллагт ажиллаж байгаа багш бид нэр тэр 40 галыг унтраахгүй тулд л дэмжиж ажиллах гэдэг энийг л яриад байгаа юм бохоггүй ер нь бол тэгэхээр энийг нийт масс нийт нийгэм маань ойлгоод нөгөө эдгээр чинь итгэхийн төлөө 12 төгсгөлгүй юм байна. Мөнгө авахын төлөө 12 төгсгөлгүй юм байна. Эднэрийн цаана тэр 40 хүн 50 хүний шахалт тэр 16 жил 12 жил хайрлаад миний шавьгээ хилцсэн энэ хүүхдүүд нь өөдөөс нэг өглөөн болгон дүрлэгнээд тахлаар энэ ганц багш гэдэг чинь өөрөө асар том шахалтанд орж штэ.